Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ үндэсний түүхийн баримтуудыг төлөөлж байна. Ардын хөвсгөлийн ялалтыг тэмдэглэсэн анхны наадмууд. Ардын хөвсгөлийн анхны ялалтыг тэмдэглэж алтан булагт хийсэн овооны наадам 1921 оны 7 дугаар сарын 11. Сэлэнгийн алтан булагт салдаат толгой өөрт хийжээ. Морь уралдаж, сур харавж 96 бүх барилцнаас Тус аймгийн харьяат Данига хэмээх дамдын заан дөрвүүлж Батөчөр начин үзүүрүүлжээ. Ардын хөвсгөлийн анхны ялалтыг тэмдэглэж нийслэл хүрээнд хийсэн наадам 1921 оны 7 дугаар сарын 11. Богд уулын хүр доор хийсэн нийт 124 бүх задгулсноос Хирааны харуулын хуучин цэрэг Сундуй заан төрүүлж Түшэт хааны буян тогтох үзүүрүүлжээ. Шөвгийн дөрөвт булганы хэрэ хэмээх Дембэ начин Архангаан нохой хэмээх Гомб заанаар шалгарчээ. Улсын их баяр нийслэл хүрээ 1922 оны 7 дугаар сарын 30-нд эхэлсэн. Монгол Ардын намын төв хороо Ардын засгийн тэргүүлэгчдийн 1922 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас улсын их баяр ёслолыг зуны сүүл сарын шинийн 6-наас буюу 7 дугаар сарын 30, 31, 8 дугаар сарын 1-нд нийт 3 өдөр зохион явуулжээ. Улсын их баяр нь улс цэргийн наадам биш бөгөөд Ардын журамт цэрэг 1921 оны 100 цагт зуны сүүл сарын шинийн 6-нд нийслэл хүрээнд орж ирсэн эзэлсэн үйл явдлыг тэмдэглэсэн цэргийн баяр юм. Баян зүрх бол цэргийн жанжин туг болон олон хороодын тугийг тахиж хийсэн наадам. Наадам эхэлсэн өдрөөс өөр ямар нэгэн их сургуулийн баримт одоогоор олдоогүй байна. Баян зүрх нь эрт дээр үеэс цэргийн тахилгатай олзлогсдын зүрхээр туг тахдаг ёслолыг гүйцэтгэдэг байжээ. Тиймээс улаан цусыг зөрүүлэх үүднээс хүмүүс энэ ууланд сүү, цагаан эдээ, малын сүүнээс нэрж гаргасан шимийн архины дээжин өргөдөг уламжлалтай. 100-ны түүхийг 100-ны мэдээ сонниос.